Галын аюулаас аав хүү хоёрыг аварсан автобусны жолоочийг онцгой үйлсэнд тэмдгээр шагналлаа. Нуурын усанд живсэн машиныг татан гаргалаа. Улаанбурхны халдварын тохиолдол 44 тохиолдлоор огцом нэмэгдлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 792 мянган төгрөг боллоо. 90 настай арад нагва 2 төрөлд дэлхийн рекордыг шинжилэн тогтоолоо. Ганбаатарын Ариунбаатар Оросын холбооны улсын оны шилдэг дуучин боллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Галын аюулаас нэгэн гэр бүлийг аварсан автобусны жолоочийг онцгой байдлын ерөнхий газраас шагнаж урамшууллаа. Тодорхойлбол зорчигч тээвэр 2 олон нийтийн өмчөд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 3 дугаар хэсгийн жолооч Аз Жаргал өнгөрсөн 3 дугаар сарын 20-ны өдөр Сэлэх Долоон буудлын Ч28 чиглэлийн автобусаар ажил үргээ гүйцэтгэж явахдаа Сэлэхийн 3 дугаар буудлын зүүн талд айлаас утаа гарч шатаж байгааг анзаарч галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав хүү хоёрын амь насыг авран хамгаалсан юм а. Түүнийг онцгой байдлын албаны онцгой үйлсэнд тэмдгээр шагналлаа. Нуурын усанд автомашинтайгаа живсэн явдал дахин гарлаа. Тодорхойлбол өчигдөр оройн 21 цагийн орчимд Арангаа аймгийн төвөөс 130 км, Өгийн нуур сумын төвөөс 30 км-ийн зайд Үгүй багийн Мэргэн шанаа гэдэг газар суудлын автомашин нуурын үсэн дээр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлага онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу Арангаа аймгийн онцгой байдлын газрын Эрен хаах аврах салбарын алба хаагчид очиж Hilux загварын автомашин эргээс 150 м-ийн зайд нуурын үс цөмөрч живсэн байсныг татан гаргажээ. Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 44 тохиолдлоор огцом нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 187 боллоо. Үүнээс 120 нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа бол 14 нь гэрээр эмчилүүлж байна. Мөн с 141 тохиолдол байна. Харин өвчлсөн 51 хүн эдгэрчээ. Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замаар халдварлагддаг бөгөөд уг өвчнөр өвдөж байгаагүй. Вакцинд хамрагдаагүй хүмбэр өвдөх боломжтой. Хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна. Иймд үндэсний товлолын дагуу Улаанбурхан, Гахан хавдар улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Америкийн нэгдсэн улсын Флорида мужид болж байгаа Ахмадын дэлхийн танхимын аврах шалруулах тэмцээнд манай улсаас хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын нэг 90 настай арад нагва амжилттай оролцжээ. Тэрээр 2 зайд дэлхийн рекордыг шинжилж 4 төрөлд алтан медаль хүртсэн байна. Тодорхойлбол 200 м-т 3712 секундээр, 1500 м-т 7 минут 55.12 секундээр дэлхийн шинэ амжилт тогтоож 400, 600, 800 м 3-ын хараалтад тус алтан медаль хүртсэн байна. Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг болж 20% нэмэгдэж шинжлэгдэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход хүн амын амжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляц зэргийг харгалзан үздэг байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийхүү шинжилэн тогтоосноор иргэн 106,320 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг болох юм а. Thank you for all the things I'm not. Forgive me for Оросын холбооны улсын Каста Дива буюу дуурийн шилдэг дуучин шагналлын эзнэр Марийскийн театрын гослол дуучин Ганбаатарын Ариунбаатар тодорч Оросын холбооны улсын оны шилдэг дуучин боллоо. Уг шагналлыг түнд Марийскийн театрт бүтээсэн дэлхийн сонгодог дууруудын гол дүрүүд болон Москва хотын Большой театрт Жозефе Вердийн Иргалетта дуурийн шинэ хувилбарын гол дүрийг бүтээснийхэн төлөө тодорхойлбол дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрийнхэн төлөө ийхүү олгожээ. Каста Дива шагналлыг 1996 онд
дуурийн урлаг үүсэж хөгжсөний 400 жилийн авиг тохиолдуулан бий болгожээ. Улмаар жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлдэг болж шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрд хөгжмийн шүүмжлэгчид багтаж байна. Нэмж мэдээлэхэд шинжлэн тавьсан Rigoletto дуурийг Мариинскийн театрын Москвад аялан тоглох тоглолтоор их театрын тайзнаа үзэх боломжтой байна. Ice Global-ийн 100 хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.